За энэ хууль анх 97 онд батлагдахтаа энэ их хурлын гишүүн үүрэгтэй ажлаас одоо чөлөөлөгдсөн бол тэтгэмж нь бол 6 сар гэж байсан шүү дээ, тий. Тэгээ 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр 12 сар болгоцсон. За 2024 оны 5 сарын 16-ны буюу өмнөх парламентыг бүрэн эрхээд одоо дуусгахаас сарын өмнө энэ хууль нэмэлт өөрчлөлт оруулаад ингээ өөрчилсөн. Тэгээ би уг нь юунаас сухж ирсэн юм аа. Хамгийн газраас яг өнгөрсөн хугацаанд 92 оноос хойш за анхны парламент бүрдснээс хойш хичнээн гишүүн одоо гишүүн байсан хүн энэ тэтгэмжийг авсан бэ гэдэг асуулт сууж ирсэн. Хичнээн хүн. Тэгэхээр одоо энэ зүрхэл гаргаж асуух болчиход байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо энэ хэн хариулах, үргэлж гаргаж хариулах одоо боломжгүй болчихлоо шүү дээ. 92 оноос хойш за бүр яг 92-оос 96 оны парламентаас хэд 96-аас 2000 оны парламентад хэд 2000-аас 2004 оны парламентаас хэд ингээд хамгийн сүүлд 2020-оос 24 оны парламентаас хэдэн хүн тэтгэмжийг авсан бэ гэдэг би тэр мэдээллийг мэдмээр их юм. Тэгэхээр ч одоо хариулах нь хэн болчиход өмчөг дараа. Энэ асуудалтай холбоотойгоор урьдчилан байнгын орооноос улсын хурлын тамийн газар, засгийн газрын хэрлэх газар руу бас бичиг явуулсан юм. За энэтэй холбоотой тэтгэмж авж байгаа хүмүүсийн тоо өмнөх одоо тоонуудыг өгөөч гэдэг. Тэгээ тамийн газар бол энэ дээр ажиллаад одоо тогтоолуу захирамжуудаа шүүж ийн гэсэн мэдээлэл өгсөн. Ерөнхийдөө бол нэг үеийн одоогоор ирсэн гэхдээ эцсийн мэдээлэл биш байгаа шүү. 90-92 онд ардын их хурлын депутат байсан гишүүдээс бас энэ хэлсэн байлээ. Тэгээ 90-92 онд ардын их хурлын улсын баг хурлын гишүүд байсан хүмүүсээс 36, 92-оос 96 оны тоо бол гараагүй байхгүй байна гэдэг нөгөө захирамжаа шүүж байгаа учраас за ингээд 96-аас 20 онд 50, 2000-аас 2004 онд 53, 2004-өөс 2008 онд 38, 2008-аас 2012 онд 39, 2012-аас 16 онд 45, 2016-аас 2020 онд 38, 2020-оос 2024 онд 34 гишүүн тэтгэмж авж байгаа гэсэн ийм мэдээлэл. Гэтэ энийг бол бас дахиж нягтлах ёстой гэсэн ийм мэдээлэл өгсөн учраас аль бие усаар бол тарах одоогор боломжгүй байна. Гэтэ энийг бол ажлын хэсэг дээрээ дахиж нягтлаад энэ мэдээллүүдийг аваад өшөө сайн ажиллахад болох бах. Засгийн газрын хэрлэх газраас бол засгийн газрын гишүүдтэй холбоотой мэдээллийг бас хүссэн байгаа. Хуулийн дагуу 93 оны засгийн газрын гишүүнтэй холбоотой бас зохицуулт байдаг. Одоогор энэ хариу бол бас ирээгүй байгаа. Урьдчилан байнгын орнд мэдээлэл ирээгүй байгаа гэдгийг бас шийдвэр гишүүнд хэлье. Тэгэхээр та тамийн газар руу албан бичиг явуулаад тоо өссөн юм байна тийм үү? Тэгээ энэ тамийн газар дээр үн ийм хэдхэн тоо бэлэн байдаг юм. Ч одоо гайхаад нэг байшин сууж тэгэл. Нэг бичгээр үсэдэх тоо биш шүү дээ. Яг боддоор. Одоо хэдүүлээ нэг байшин сууж тэгэл хоорондоо бичиг шидэлцэл хэд тонох юм. Та эзээ явуулсан юм. Урьдчилан байнгын ороогоор хилцэх одоо хуваарьт улсын хурлын дэд дарга хуваарлсны дараа 4 өдөр бол албан бичгээр хандсан байгаа. Тэгээ би сая танд хэллээ тамийн газрынхан бол урьдчилсан тоог бол гаргаад өгсөн байгаа. Гэтэ бас энэ 92-оос 96 оныхт бол ингээд захирамжуудыг нэг бүрчлэн бас шүүх хэрэгтэй гэдэм байна. Архив орж тэ. Тэгэхээр энэ бол яг эзэлсэн тоо биш. Одоогийн байгаа мэдээллээр бол нэг ийм тоонууд бол гаргаж байна. Бид нар бүр наривчилж энэ бас одоо мэдээж энэ гишүүдийн даавсрын гишүүний гэсэн бүрийн эрхийн холбоотой асуудал тий тоонуудыг нэгтэлж гаргахгүй бол дараа нь бас одоо тий нийгэмд буруу мэдээлэл очих үедээ гэсэн болгоомжл байгаа учраас эцэлсэн биш гэдэг батгаар өгсөн. Зарим тоонуудыг нь бол нэгтлэх шаардлагатай гэсэн өгсөн. Тэгээд сая бол ирсэн тоонуудыг нь бол би танд бас уншиж өглөө тий. За үндсэн хуулийн 14.1 дээр сая үргэлж гаргаж дурдж байна. Хүнийг нийгмийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар ялгуулан гадуурхаж болохгүй гэдэг ингээд заасан. Энэ бол төр өөрөө ялгуулан гадуурхахыг бий болгож болохгүй л дээ. Ерөө ялгуулан гадуурх ялгаатай асуулт хандаад ирэх юм бол бухимдал үүсдэг, үйл болголцол үүсдэг. Үүнээс одоо гарах үр дүнгууд бол маш өндөр байдаг. Тэгээд энд орж ирсэн улсын хурлын гишүүд би одоо гишүүн болвол тэдэн төрний цалин авна гэж орж ирсэн гишүүн бол нэгч байхгүй байх. Нөгөө талаасаа нийгмийн даатгалын сангаас олгодог ажил үйлсийн тэтгэмж чинь 24 сар одоо улсын хурлын тамийн газар бидний нийгмийн даатгалыг төлж байгаа ш цалин өгж байгаа юм чинь. Тэгээд нийгмийн даатгалаараа хуулиараа ингээ хамгаалагдсан байхгүй юу? Хуулиараа хамгаалагдсан. Одоо шин даваа сүрэн гишүүн бол 17 дахь жилдээ нийгмийн даатгал төлөвлөж байгаа одоо улсын хурлын тамийн газраас. Тэгээд чин хуулиараа ингээ хамгаалсан юмнуудыг бид нэр дахиад ийм одоо ялгууртай байдлыг бас нэгдүгээр бий болгож болохгүй. Тийм учраас би үргэлж гаргахтаа нэгдүгээрт санал нэг байна. За тэгээд одоо зүгээр нэг сонир жишээ хэлэх юм да одоо сая нөгөө
нэлээд бужигнаа засгийг огцруулах, улсын хурлын даргаыг огцруулах гэдэг асуудал их хурл дээр явхад маш олон гишүүд жирийн иргэн гэж ярьж байна. Гэхдээ бид чинь кастинг системтэй ус болчихоогүй үст. Бид хугацаатай л ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Дахин сонгогдвол 8 жил, дахин сонгогдвол 12 жил. Одоо энэ сэтгүүлд зурагчин гэдэгтэй л адилхан улсын хурлын гишүүл гэдэг тодорхойлолтоор ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд зүгээр яг энэ хууль нэгэнд хөндөгчнөөр би бол нэг л юм оруулж өмөр санагдаад байна. Одоо ажлыг сандж хэлэхэд. Юу н улсын хурлын гишүүн одоо ажиллаа өгөөд гадаадын иргэн болох, гадаадын байгууллагад ажиллах ийм зүйлүүдийг хааж өгөх хэрэгтэй. Бүр хуулиараа. Тэгэхгүй бол хэл хамгаалах газрын дарга байсан, улсын хурлын гишүүн байсан хүн гадны иргэн болоод тэнд ажил суурсан юм тохиолдол байгаа шүү дээ. Энэ асуудлуудыг бид нар хуулиар хааж өгөх хэрэгтэй. Чи нэг биш тохиолдол баг шүү дээ. Би энийг л хэлэх гэсэн. Ер нь бол тэгээд энэ чинь одоо нийгмийн даатгалын сангийнхан хуулиараа энэ чинь асуудлын шийдэл нийгмийн хамгаалсан шийдэд өгсөн байхад давхар одоо ерхэд яах гэдэг. Хөдөлмөрийн хуулиараа адилхан зохицуулаад явуул. Тийм учраас би энэ үрэл гаргахчтай санал нэг баг.